амин түргийн үзэгчтэй хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт улс төр менежментийн академийн багш ажилчид хүрэлцэн ирж оролцож байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэр Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн. Эхний үе бол дуу таах, хоёр дахь үе маань зураг таах, гурав дахь үе амны хайрцаг унших үе гэд 3 үеэс бүрдэж байгаа. За ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудал дээр сууж байгаа оролцогч маань улс төр менежментийн академийн оюутан Баяр Жаргал. Монгол хэл уран зохиолын багш Жаргалмаа. Хамаг Монгол FM-ийн хөтлөгч Анар. Хамаг Монгол сургуулийн мэдээлэл зүйн багш Ламжав. Улс төр менежментийн академийн оюутан Инхбат. Хамаг Монгол сургуулийн гадаад хэлний багш Эрдэнэ Чимэг. За хойтлын игнэнээс Хамаг Монгол сургуулийн аялал жуулчлалын багш Алтан Сүх. За мөн Хамаг Монгол сургуулийн сургалтын менежер Ган Чимэг. Химийн багш Пүрв Очир. Улс төр менежментийн академийн улс төр нийгмийн багш Алтан Сүх нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За мөн зэрэгтэлд манай Хамаг Монгол сургуулийн сурагч хүүхдүүд багш нарыгаа дэмжих хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр улс төр менежментийн академи дотроо бас Хамаг Монгол сургууль гэдэг багш байна л да тий. Хамаг Монгол сургууль хизээ байгуулагдсан. За мөн улс төр менежментийн академийн үүсэл гарлын талаар ямар хэлсэлт авч байна тий. Тэр талаар мэдээлэл хүргээж. Улс төр менежментийн академи 20 оноос үүсгэн байгуулагдсан. Тэгээ бидний байгуулагдах шалтгаан бол яг өнөөдрийн боловсролын тогтолцоонд нэг тийм бүрэн боловсролыг агуулгаар нь мэдлэг чадвар, хандлага гэсэн энэ төвшөнд олгодог сургалт байхгүй юм шиг. Тийм эрэлт хэрэгцээ харагдсан учраас бид нэр боловсролын энэ одоо ирэмдэг гэж болохоор тийм ээ дутуу байгаа энэ зүйлийг нөхөх зорилгоор богино хугацааны мэрэгшүүлэх сургалт тийм байгуулна гэсэн ийм сэтлэр 2006 онд байгуулагдсан. Манай академи бол жил ирэх тусам өргөжинд хэлж байдаг. Тийм учраас манай академийн бүрэлдэхүүнд 2011 оноос Хамаг Монгол мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төв манай нэгнийд орсон. Тийм учраас одоо энд бидний энэ Зөв Монгол залуус гэсэн энэ хөтөлбөрт Хамаг Монгол мэсүүд мөн одоо улс төр менежментийн академи нэгдэн орж байгаа. Зөв Монгол залуус энэ хөтөлбөр бол Хамаг Монгол FM 95.1-ээс хүсэлт ирүүлсэн. Энийг бид хүлээн аваад Монгол залууг чадваржуулах, мэдлэгжүүлэх, хувь хүний хөгжил төлөвшлийн одоо гайхамшигтай тийм ур чадваруудаас залуучуудаа хүрхэн зүйтэй хүн хэрээрээ тэмээ тэнгэрээ гэдэг тийм ээ. Бидний хийж чадах зүйл бол гайхамшигтай чадваржуулах юм сургалт байгаа. Тийм учраас улс төр менежментийн академи Хамаг Монгол мэсүүд энэ Зөв Монгол залуу хөтөлбөрийн сургалтын ажлыг хариуцж авч байгаа юм. Тэгэхээр хамтраад энэ төслийг хэрэгжүүлнэ гэсэн. Тэр Зөв Монгол залуу гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрт одоо ямар хүмүүс орох боломжтой юм те? Зөв Монгол залуу гэдэг хөтөлбөрт бол одоо 13-нд одоо өнөөдөр болж байгаа тийм ээ. Энэ талбай дээр 500 залуу одоо бас Монгол дээлтэйг энэ арга хэмжээнд оролцоод тэгээд оролцсон хүн болгондоо бас тодорхой хэмжээний одоо сургалтын хөнгөлт ч юм уу тийм ээ. Бас ус ингээд шагналууд ерөнхийдөө бас байгаа. Тий. Тэгээд одоо яг нийгмийн ерөнхий сайн сайхны төлөө тий бас нийгмийн одоо залуучууд руу хандсан хандлагыг бас сайн сайхнаар илүү бас хүртээмжтэй бас боловсролыг дэмжих ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар бас тиймэрхүү юм л хийж байгаа. Дэмжих зорилгоор тий. Хийж чана. Та сургууль юу хаана идэх юм бэ? Манай сургууль Сансарт байралтай. Сансарт байралтай байдаг. Тэгээд Зөв Монгол залуу хөтөлбөрийг манай улс төр менежментийн академи маань сая 200 мянган төгрөгийн төлбөртэй сургалтанда бүх 21-ээс 27 насны хүмүүсийг бол хөнгөлөлтөө 200 мянган төгрөгийн төлбөртэй сургахаар одоо Хамаг Монгол FM-ийг дэмжиж ажиллаж байгаа. За тэгвэл Хамаг Монгол FM-ээр бол бүх мэдээллүүдийг бас хүргэж байгаа юм байна те. За тэгэхээр Чакак нэвтрүүлгийг 3 үеэс бүрдэн гэсэн байгаа. Эхний үе бол дуу таах хэсэг. Дуу таах хэсгээр бидний зүгээс 4 дууг бэлдсэн байна. Тэгэхээр яг дуу маань эхнээсээ явж эхлэн гут та бүхэн сонсож байгаад нэгэндээ хуулуулахгүйгээр самбар дээр урдаа байгаа самбар дээр бичих ёстой. За тэр хамтлагийн тэр дуу байна гэд таач чадсан тохиолдолд 2 оноо авна.
Хэрвээ зөвхөн дууг нь таах юм уу, хамтлагийг нь таасан тохиолдолд 1 оноо авах хэрэгтэй. Ойлгомжтой тий? Хамгийн түрүүнд самбараа эргүүлж харуулсан 3 баг оноогоо авах боломжтой зөв таасан тохиолдолд шүү дээ тий? За бэлэн үү? За бүгдээрээ дуугаа сонсцгоё. Мэдээж Монголын рок, pop эсвэл зохиолын нийтийн дуунуудаас бүрдсэн байгаа ямар дуу байх нэг бүгдээрээ сонсъё. Самбараа эргүүлэх ёстой. Самбараа хамгийн түрүүнд эргүүлэх ёстой. 1 2 3. За. Яасан бэ? Гараа өргөө суугаад. За, харамсалтай байна. Танайхан гараа өргөсөн ирнэ самбараа өргөхгүй нэлээд удлаа л да. Гэхдээ ер нь бол амьдрал гэсэн байна те. Самбараа битээ ягаараа. За, ламаа анар нар бол юу гинэ? Сард байг нү? Үгүй амьдрал энд юу хийсэн. Тэр нь юу гэвсэн маа? Сар шиг гэдэг. Сар шиг амьдрал гэж байгаа. Энэ буруу хийсэн лээ. Тэгээ доор нь амьдрал юм уу? Зөв шууд амьдрал. Аа, тийм үү. Самбараад шууд. Боловч юм уу? За, эхлээд зөөр ингээд буруу бичиж нэгэндээ будаа идүүлэн гутаа хойноос нь зөв бичих тактик хэрэгэлсэн юм тий. Тийм муу санаалж байгаа хамгийн сүүлд дөр гараа өгдөө шүү дээ. За, Эги Эрка нар амьдрал Гранд Марк 2 гинөө. Юу гэсэн бэ? Гранд хамтлагийн амьдрал доо. За, Аги Гана Гранд хамтлагийн амьдрал гэсэн байна. За, сүүлийн 5 дахь баг бол зүгээр бодож байгаа доо. Энэ шүү гэж байгаа. Эхний дуун дээр бол 4 багт өргөссөн 4 багт дөрүүлэнд нь оноо өгчээ. Дөрүүлэнд нь за танаад бол 2 оноо, танаа 2 дугаар багт 1 оноо, бусад 4 болон 3 болон 4 дахь багт 2 оноог өгчөө. Урамшуулж байгаа юм шүү. Дараагийн удаа бол зөвхөн 3 багийг авах ёстой. Юнипресс таны хүссэн бүхнийг сэтгэл танд хүртэл хэвлэнэ. Эхний дуу маань Гранд хамтлагийн амьдрал хэмээх сайхан дуу байлаа. Хоёр дахь дуу маань ямар дуу байх нь вэ? Зүрхнийхээ үгийг чам. За эхлээд өргөссөн. Одоо битээ эргүүлээрэй. Хоёр дахь баг өргөссөн. Одоо сүүлийн. За 1 2 болон 5 дахь баг самбараа өргөлөө. Юу бичээд байлаа. Өргөцсөн ирнэ юм бичээд байх. За Жаги Бачи ямар сонин жэжэнүүд нийлцсэн юм. За Жаги Бачи нар зүрхний үг инээмсэг зүрхний үг хамтлагийн инээмсэглэл гэдэг доо юу вэ? Инээмсэглэл үү? Хамтлагийн зүрхний үг. За ламаа анар нар зүрхний үг гэсэн байна. Зүрхний үг. За Эги Эрка нар зүрхний үг даанч сүүлдж өргөсөн те. За 1 2 болон 5 дахь баг өргөсөн шиг санагдлаад байгаа ч. Манай зэрэгтэл сууж байгаа хүүхдүүд маань бас хажуунаас шүүгээд явчаарай. За сүүлийн 5 дахь баг Пүүжэ алтан сүх нар зүрхний үг. Зүрхний үг Ямаас гэнэ үү? үгүй. Инээ гэдэг ихэлж. Инээгээд эхэлж байна. Инээмсэглэл гэдэг ишээгээд ихэлжсэн. Инээмсэглэл гэж байгаа. 1 болон 5 дахь баг 2 оноотой. Танаа 2 дахь баг 1 оноо авч байна. За нэвтрүүлгийн дуу таах хэсгийн 3 дахь тааг бүгдээрээ сонсъё. Тэгэхээр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Юнипресс бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. За 5 дугаар сургуулийн замын нөгөө талд байрлах Юнипресс ер нь бүх төрлийн гадаргуун дээр хэвлэнэ гэж байгаа. За мөн бас нэвтрүүлгийн өнөөдөр хамтарч ажиллаж байгаа компани бол Stimo байгаа. Тэгэхээр та бүхний урд бол Stimo-гийн илэгний бурхан ээзгийн шар ус та бүхэнд өгсөн байгаа. Нэгээ сайхан уугаад эрүүл мэндэд анхаараарай. Ээзгийн шар усыг бол өдөр тутмын хэрэглээ болгосноор илэгний үйл ажиллагаанд бол сайн дэмжиж өгдөг юм байна. За илгийг хамгаална. За өвчтөе илгийг бас эдгэнэ гэж байгаа. Ер нь байнгын хэрэглээ болгох ёстой. Чакак нэвтрүүлэг. За самбара эхнээс нь өргүүлж байна. 2 за 3 баг эргүүлсэн. За Жаги Бажи нар лавгсрын гэсэн байна. Дуучин хамтлаг бичлэг байх л та. Харан хамтлагийн лавгсрын гэж авдаг тий. За лавгсрынгийн ямар дуу байсан бэ? Санахгүй байна уу?
За тамаа амрал нар Хавг сүрэг гэж үтгэж байгаа жоохон удаан бичсэн. Тэгээд юу харангаа хавг сүрэг авах юм маань одоо сонголт киноны. сонголт гэж хэлсэн юм уу? Би камертон гэж биччихсэн. За сонголт киноны дуу болж байна. Тэгээ доор нь юу гэж байгаа юм? Юу хавг сүрэг гэж үтгэлсэн чинь хавг гэл. Гэж яасан. За ямар ч сан сонголт гэдгээр нь ярьчих тий. За танах оноо авахгүй ч гэсэн бас хэлье юу гинэ. Хавг сүрэн жүжигийн дуу. Харан хамт гэсэн байна. За тэгвэл зөв хариултыг бол 2 болно. 5 дахь баг маань 2 оноог авч байна. За танаа баг бол 5 сүрэн гэж нэг таасан юм чинь 1 оноог өгчөө. За хамгийн сүүлийн 4 дахь дуугаа бүгдээрээ сонсъё. Дөнгөж сая явдаг дуу маань таалгадаг дуу маань харангийн лавг сүрэнгийн сонголт киноны дуу байсан байгаа. За самраа өргөсөн хүн байна уу? За эхний 1-р баг, за 3-р баг, 5 дахь баг өргөлөө. Жаги бааж нар амраа гинүү? Амраа гэж хасарнагийн амгаа гэж нисонсын за синкэ амгаа дуулж байна. Амраа дуулж байна. За ямар дуу гэж бодож юм? Гэр бүлтэй холбоотой дуу баха. Яаж юм? Камера амгсан дуудаад байна уу? Яваад. За ээгийн эрка нар тинүү уучлаарай гинөө. Уучлаарай гэж дуу байдаг юм болов. За юу гэдэг? Цааш өргөжлөлөө юу гэх юм? Дуучин одоо тинүү юм шиг санагдаж байна. За Аги гананаар харамсалтай хожимдсан ч гэсэн бас чимийн юу гинэ? Лимонсын чимийн гэсэн үү? За чим гэж дуу байдаг ч юм уу, гүү ч юм уу бас тий. Түүжээ алтан сүхнэр лимонс гэсэн юм уу? За. Амьдрал тавтай морил киноны дуу авах гэж бодож байна. Итгэлтэй байна уу? За өөр ямар бодолтой вэ? би ярьсан дуу чинь тэнүү. Тинүү гэж бодож байна уу? Тинүүний ямар дуу вэ? Найз юм шүү. Найзаа. Амьдралаа. Заривал дуучин тинүүний дуулсан хамтдаа байвал болох уу гэмэх дуу байсан байна. Гэтэ ямар ч сан тинүүн гэж таасан 3 дахь багтаа 1 оноог өгчий. Бусад багууд маань оноо авч чадсангүй. Хэрэглэгч таны гар дээр хэвлэгдэн очиж байгаа бүтээгдэхүүн нэг бүрт бидний ажлын туршлага, мэрэгжлийн ур чадвар, технологийн дэвшил, хэрэглэгч харилцагчдын маань бидэнд хүлээлгсэн мэтгэл, хамгийн өндөр чанар бүхний үйлчлэгийг үзүүлэх бидний эрхэм зорилго шингэсэн байдаг. Юнипресс таны хүссэн бүхнийг сэтгэл танд хүртэл хэвлэнэ. Чакаг нэвтрүүлгийн зураг таах үе эхлэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт Улс төр менежментийн академийн багш ажилчид оролцож байгаа гэсэн байгаа. За тэгэхээр эхний хэсэгдэр зураг таах хэсэгдэр маань баяр жаргал тогтоой сандал дээр сууж жаргалмаа маань зурх хэрэгтэй байгаа тийм. Мэдээж эмэгтэйгээ бас тогтоой сандал дээр суулгахыг хүсээг баг. Ер нь бол зураг тал дээр эмэгтэйчүүд дийлэхтэй жоохон муу талтай гэсэн байдаг л да. Судалгаа байдаг л да. Таны хувьд бол гайгүй зурж гээд ядсан эсвэл тогноос зүгээр айгаад зурхаар болцсон уу? Гайгүй зурдаг болохоор зарим хүмүүс юу яадаг штэ. Самбар дээр урд байгаа самбар дээр нэг ямар нэг зүйлийг ингээд хоорондоо зурж өрсөлдөөд арай гайгүй за гайгүй зурх юм байна гэж ойлголцсон шүү дээ. Би өөрөө гайгүй гэж мэддэг болохоор зургийг гэдэг лээ. За ингээд ямар зураг бас эрхийг таашгүй те. Нэг цаг явлаа. 1 минутын хугацаанд өгөгдсөн 2 зургийг зурж чадсанаар зурж таалгаснаар манай баяр жаргал маань тог авахгүйгээр багтаа 2 оноотой босох ёстой байгаа. За баяр жаргалаа яасан бэ? Сонж. Шууд таагаад яваад байх хэрэгтэй. Цэг зурж эхэлснээс нь хойш. Цагдаа. Эхний зургаа амжилттай таалаа. Кактус. За. 2 зургаа амжилттай таалж чадлаа. 20 хэдхэн секундын дотор тий. Энэ эхнийх нь юу байсан бэ?
Хавааш ингээд зураад ирсэн чинь арай зүгээр гараар зурах арай өөр юм байна гэж зэвэг зурагдаад. Тэгэхээр бороохоо зураад тэгээд нэг малгайгийн зураад тэгээд тавшин зураад. Би одоо энэ SpongeBob, Patrick Enter юу зураад байгаа юм болоо гэж. Сүүлдээ 5 шүх юм зураг өөрийнхөө нүуний сая суглаа харлаа шүү дээ. Юу зурвалсан юм бэ? Цагдаа байж таарсан. За энэ бол ингээд одоо ингээд кактусаа гаргаж чад үсийн зураад эхэлж байгаа. ер нь үсийн зураад. За манай баяр жаргал маань ч бас таах талдаа сайн байлаа тий. Зарим хүмүүс бас энийг таахад бол хэцүү юм байна. Юу ярьж хутга заазар байж тий. За ингээд эхний баг маань амжилттай 2 оноогоо авч чадлаа. Дараагийн 2 дахь багийг тайснаа орж байна. Анар маань зураг зурж самж ав таах хэрэгтэй тий. Яагаад эмхтэйг сонсон? Яг ерөөхдөө гайгүй зурдаг болоо гэж боддог. Гайгүй зурдаг болоо. Эмхтэйчүүд бас зарим орц таах чадвар нь гайгүй юм болоо гэж өөрийгөө бас бодсноо. Ер нь нэгэндээ хотлаа итгүүлээд гараад ирсэн юм шүү тий. Тэ? Ямар нэгэн дарамт март чахалт байгаагүй шүү дээ. Байхгүй юу? Ер нь дарамтсан хүмүүс нь хамгийн түрүүнд дуурдсан шүү дээ. Цаг явлаа. Ширэг. За. Эхний 6 амжилттай даасан. Зрителээс бас амдаа шивнээд байна гэж эндээ зааж өгөхгүй шүү. SpongeBob. SpongeBob. Цаг явж байна. Машин. Галтэрэг. SpongeBob. Биш зөв гэж хэлэхгүй. Юу ч тоглохгүй шүү амрын явд. Юу ч тоглохгүй. Эхний зураг бол амжилттай таацсан байгаа. Дараагийн 2 дахь зурган дээр л яваад байгаа. Арилган гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр зэрэг яг тэр байгаа зайн дээрээ л зураад ойлголт. Машин. Ойлголттой байгаа. Галтэрэг. За. Энэ бол эхнийх нь бол Шрекгээ таацсан тий. Тий, Шрекгээ. За хоёр дахьыг нь бол манай оролцогчд маань юу гэж бодож байна? Жолооч оо. Энийг үү? SpongeBob биш үү? SpongeBob биш үү? Юу? Зочдуудлын хогийн сав юм уу? Юу? За энэ юу байсан бэ? Робот байсан. Робот байсан байл л одоо. Яаж зарсан юм бэ? Тэгэхээр ер нь бол ойлгохоор байлаа. Хитрхээ том зурчлаа л да энэ жижиг талбай дээр. Юнипресс таны хүссэн бүхнийг сэтгэлд танд хүртэл хэвлэнэ. За зурагтай хэсгийн 2 дахь баг маань нэг зурган дээр алдсан байгаа. Дараагийн 2 дахь баг болох 3 дахь баг болох инх багт Эрдэнэ чимэг нар гарч ирсэн байна. Инх бат маань тогтоо сандал дээр сууж Эрдэнэ чимэг тоггүй сандал дээр тоггүйгээр зураг зурх хэрэгтэй байгаа тий. Ер нь бол гайгүй боломжийн зурчин гэж бодож байна. Дүрсийг бол гаргаж ин гэж бодож байна. Саяын түрүүний роботыг бол яаж зурхаар байсан бэ? Тэрийг бол дөрвөлжлөл зурч байсан болоо гэж бодож байна. Түрүүний өөрөө ч зурсантай адилхан антин зураад. Тэгээд нэг бие нэм дөрвөлжин хэлбэртэй зурчвал бас илүү ойлгомжтой юм болоо гэж бодож байна. За инх батын хувьд бол жоохон айлттай сууж байна уу юу? Тог нь цохиулж ирсэн үү? Цохиулж байгаагүй. Цохиулж байгаагүй юу? Цохиулж байгаагүй шүү дээ. За тэгвэл одоо ядч жожголтны магнитын цохиулж байгаа үзег үү? Цохиулсан. Аа. Тэр чинь бас тогштой. Ер нь тэрнтэй л төстэй гэж ойлгочихсан. Айлт үзээ 50 суу. Бараг босоо гэж байгаа юм шиг байна. За цуглаагаа суулъя. За хоёр зургийг 1 минутын дотор зурх хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэг зурганд 30 секунд оногдож гин гэсэн үг. Тэр нь ойлгомжтой юм. 2-1 цаг явлаа. Юу байсан юм болоо? Гахаа. За эхнийх нь бол маш амархан зураг байсан байна. Зарим зургнууд бол хэцүү, зарим амархан зургнууд байгаа. Мууруу. Нөгөө гахаа чинь дахиад яваад байгаа юм шүү дээ. За юу бол явж байгаа. Хон ямаа өхөр. Секунд хурдлаар байна. Жиг биеийн тодорхой. Ууланд амьдрд юм уу? Туулаа. Биш юм уу? Өө бүр ойлгохтой байлаа явчлаа. Өө нац. Хоёр дахь зураг маань амтан биш байсан байгаа.
Юу зураад байгааг би бас Харин би амтан гэж бод амтан биш гэж. За дэлзэрэ 10 планс тийм. Баасан болоо шүү дээ. Баасан зам юу юм бэ? Юу юм бэ? За Эрдэнэ чимгээ юу зураад исэн бэ сая? Энд дээр бол гахаа гэдээ ойлгомжтой шүү дээ. Сүүлийн ихтер Би хэрэм гэж ойлгочоод илүү буруу зур явж байсан сүултээ нэр амтан биш хэр цагаан хэрэм юм байна ойлгосон. би юу гэж тэл би ганцхан удаан өнгөгчөөл цагаан хэрэм зураг гэдэг тахав тий. Тэгээд цагаан Хэрэм гэдгийг харчих яг Ойд амьддаг юм. биш Цагаан тийм цагаан хэрэм. Хятадын цагаан хэрэм байсан байгаа. Тэгсэн чинь шууд амт зураад ирсэн. Би тэгтээ зас шилж өгсөн тий. За тэр 3 дахь баг маань амжилттай зурсан хэдий боловч бас ойлгохгүй зураг ойлгоогүй болмоос нэг зурагтай нэг оноотойгоор өндөрлсөн дараагийн 4 дахь баг гарч ирсэн байна. Алтан сүх маань тогтоо сандал дээр сууж ган чимэг зурх ёстой гэж байгаа тий. За алтан сүхийн хувьд бол хамаг Монгол сургуулийн аялал жуулчлалын багш гэж байгаа. Ер нь бол газар зүйн хичээлийг яг юун сонирхолтой болоод хичээлж одоо багшилж байгаа бай тий. Ер нь бол аялал жуулчлал маань өөрөө нэг нэг юмлэр хөгжиж байгаа, уралдаа хөгжиж байгаа. Үл үзэгдэгч экспорт хэрэглэх тий. Тэр нь бол өөрөө нэг ажиллаа хийгээд өөрөө бас амраад аялаад явчихдаг. За ичээр амар юм биш үү те. Ажлаа хийнгээ амраад явчихдаг айтайхан мэрэгчлээ гэж юм те. За тэгвэл аялал жуулчлалын багш Алтан сүх маань одоо тогтоо сандал дээр суугаад хэсэг хугацаанд тог авах юм бол тэгэл тэнгэрийн орноор хэсэг хугацаанд аялаад ирнэ шүү те. Цаг явлаа. 60 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оног авчрах хэрэгтэй байгаа. За манай ган чимгийн хувьд бол юу ч дуурахгүй гэж байгаа. За Алтан сүх маань шууд таагаад яваад амир байна. Малгай толгой гэж тий. Юу ч болж харагдаж байна. Тэрнийгээр нь таагаад яваад байна. Зурж таалж чадахгүй бол дараагийнхаа зурглуу орж болно. Ган чимгээ. Цаг хагастай орсон байгаа. Энэ зураг маань нэлээд хэцүү зураг болж таараад явчихлаа да. За зэрэгчээс зааж өгөхгүй шүү. За эхний зургаа тааж чадсан. Саад мата. Юу ч хэлж өгөхгүй. Го. За таацсан уу? Таачлаа шүү дээ. Эсвэл хэлээд өгсөн үү яасан бэ? Хэлж өгөө. Хэлж өгснөө танах нь бас сонсож байгаа тий? Өсөлтөгч нар ч бас хоорондоо шипи үлдэж авалцж магадгүй. Луу тэгээд ингээ гал гарч байгаагаар зураадсан. Гал гарч байгаараа аль. Миний бодлоор шүсээ хийж байгаа ч юм ийм юм байна та. Би энийг ч одоо малгай зураад байгаа болоо энийг нүд ам ингээл явцсан малгай зураад. Хүний толгой зураад. Даалгавчтай зурсан бол их ойлгомжтой. Даалгавчгүй тэгээд хамгийн сүүл хизээ луу харсан бэ. Луу хараад. Тийм үстэй байдаг шүү дээ. Аа. Луу ч ер нь домгийн амт шүү дээ. Хүүхдийн кинон дээр л нэг халтгуудыг ингэж харсан. Аа за. Тэрийг бодоод. За энэ бол загас чи ингэ тгээ барьж байгаа. Энэ урд тэгээд нэг загсны уурга барьсан гэж загсаа зурсан. Загсаа барьсан. За ер нь бол ойлгомжтой л зурсан байна л да. Дууг бол жоохон эргэлзээтэй байна л да. Бас шипи авсан байж магадгүй. Юнипресс таны хүссэн бүхнийг сэтгэл танд хүртэл хэвлэнэ. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань улс төр менежментийн академийн багш ажилчид оролцож байгаа. За тэгэд зураг таах үеийн хамгийн сүүлийн баг 5 дахь баг гарч ирсэн. Өмнөх баг маань 2 оноогоо жоохон эргэлзээтэй авсан байгаа. Дараагийн баг бол Пүрэв очир Алтан сүхнээр гарч ирсэн. Алтан сүхийн хувьд бол тогтоо сандал дээр суусан. Пүрэв очир маань зурах хэрэгтэй гэж байгаа. Бас яасан уу? Өрөвдсөн үү? Яасан бэ? Юу болсон бэ? За баг тэр өрөвдсөн, нэлээд өрөвдсөн. Тэгээ нэвтрүүлэг эхлэхийн өмнө Алтан сүх маань бас тогтоо сандал дээр сууж туршиж үзсэн л дээ. Тэгээ ер нь их гайгүй юм байна гэж бодоод суучих шиг боллоо тий. Хийж бодсон юу яасан? Ер нь манай оролцож жоохон таахтай жоохон эргэлзээд байгаа. Би таахгүй. Би зурхтаа мó. Тэгээ чиний зурж байгааг харуул би таахгүй хаа гэдэг. За тэгвэл чи зур би суу. Тэр нэвтрүүлэг эхэлж байхад энд нэг сургуулаа айхтар танилцуулаад чанга дугаалдсан. Одоо яг юу болчих вэ? Цаг явлаа.
60 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Unipress компани хамтарч ажиллаж байгаа. За энэ их эргэлзээтэй юу жишээ нь тоогоочийн малгайч юм шиг нэг тиймэрхүү юм зураад байна те. Хугацаа явж байгаа 60 секундын хугацаанд зурж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой гэсэн байна. За Алтан Сүхбаан бас зүгээр суугаад авахгүй таагаад яваад ах хэрэгтэй шүү. Бааны өөрөө юм уу? Тийм юм байна. Тойд юм уу? Ийм юм байна гэх. 50 юм уу? За 2 дахь зураг руу орсон. Алтан Сүхбээ юу бодож байна? Баг бач Хүн биш. Сармагч юу? За, сууж. Ямар сонио хоолоогоор дуурсан бэ аа? Багшилдаг хоолой биш ээ. Тэ? За. Түрүү очир энэ юу зураад ирсэн бэ? Яг ингэж хараад хичээлээ л дээ. Энэ дээр ингээд төгөлдөр хуур зурх гад. Тэгээ энэ дээр нь ингээд одоо нэг нот нь байгаа. Нот нь байгаа. Сайн харах юм бол нот нь байгаа гинэ. За. Энэ дээр ингээд нөгөө дээр нөгөөх нот нь байдаг штэ. Энэ ингээд даралт. Энэ жоохон хөвгөн гарцсан байх шиг энэ хэсэг тий. Энэ харин яг энэ хэсэг дээр нуус харуулж чадсангүй. За энэ хоёр цэцэргэн дээр бол нөгөө Chaplin гэдэг байдаг штэ. Chaplin. За. Зэрэг аль ингээд Сахлын зурчихгүй дээ ч тэгээд. Ер нь бол хүн зураад Сахал зурглаа. энд нэг ингээл хоёр Тий. сахал зурчхад бараг Chaplin гэж. Ингээл ийм малгайтай Chaplin. Тэгээд ингээл жоохон аригас шиг болж байгаа. Нэг иймэрхүү юм байх хэрэгтэй тий. За тэгвэл 2 зураг хоёулын таалгаж чадсангүй. Бүгжэнцгийн чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Улс төр менежментийн академийн багш ажилчид оролцож байгаа. За ингээд амны хайрцаг унших хамгийн сүүлийн үе дээр баяр жаргал маань гарч ирсэн байгаа. Хамгийн өндөр буюу 7 оноотой явж байгаа. Бусад багууд маань 5 болон 4 оноотой явж байгаа. За энэхүү даалгавар дээр бол 90 секундын хугацаанд 10 үгийг таах хэрэгтэй байгаа. 10 үгийг амжилттай тааж чадсанаар багтаа 10 оноог нэмж аваад 17 оноотойгоор ялагч болох боломжтой. За ингээд бусад багууд маань ч гэсэн бас нэлээд өндөр оноог авч чадах юм бол ялагч болох бол бас ойрхон байгаа гэж хэлмээр байна. Цаг явлаа. Гөлөг. Хүнжил. Гөлөг. Хөрг. Гөлөг. Хөдөө. За. One. Угац. One. Ухаан. One. Ух. За дараагийн үг. Дуугүй. Зураг. Дуугүй. Зүв. Бутал. Одоор нэг ч үг таагаагүй байна. Цаг явж байгаа. Амны хайрцгаа сайн гарга. Малгай. Малгай. Яг зөв. Эхний оноо. Манжин. Маш. Мал. Хэрвээ чанга орилох юм бол бас сонсдож магадгүй. Тэ? Навч. Давс. Навч. Зам. Навч. Давх. Яаж таалгаад байна? За жаа. Wi-Fi. Вампир. Сарлаг. Сакс. Портлаач. Сурагч. Сурагч. Эхний баг болох баяр жаргал маань манай 10 оноо авах хэрэгтэйгоос ганцхан оноо авсан байна. Тэгэхээр нийтдээ 8 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. За тэгээд дараагийн 5 оноотой Хамаг Монгол FM-ийн хөтлөгч Анар, за мөн Хамаг Монгол сургуулийн мэдээлэл зүйн багш Ламжаа нар гарч ирсэн байгаа. Яг цаг явлаа. Дэм. Самбар. Дэм. Самфэн. Дэм. Самар. Дэм. Сэм.
Дэм. 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 Өөр үгнүүд бас байгаа шүү. Дэм. Дэм. Дараагийн үг рүү оръё. Уул. Эхний оноо. Сор муус. Сор муус. Шохой. Сор муус. Сор муус. Самбу. Цонх. 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 Доо. Тон шуул. Тон шуул. Цаг явж байгаа. Шуул. Доктор. Тон шуул. Тон шуул. Дараагийн үг. Цаг дуусгах гэж байна. Бамбар. Бамбар. Хоёр дахь оноо. Сандал. Сандал. Сахал. Сандал. Сандал. Шугам. Шугам. Юм. Шугам. Шугам. Үзэг. Шугам. Ёфок. Баяш. Баяш. Бал. Баяш. Бал. Баяш. Баяш. Шугамас. Чакак нэвтрүүлэг. Амны хайрцаг унших үеийн 3 дахь баг гарч ирсэн байгаа. Өмнөх 2 дахь баг маань 10 оноо авах ёстойгоос 3 оноог авч нийтдээ 8 оноотойгоор эхний багтад зэрэгцэж ирсэн байна. За тэгэхээр дараагийн баг болох Инхбат Эрдэнэ чимэг нар маань амжилттай оролцож 8-аас дээш оноо авч чадах юм бол яалагч болно гэсэн үг шүү дээ. За ингээд амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Жаз. Ширээ. Жаз. Салхи. Сандал. Элэг. 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 Арх. Арх. Аймоо. Хаймоо. Элэг. Шүхэр. 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 Цаг явж байгаа. Сүхэ. Шүхэр. Ширээ. Сандал. Зурагт. Шүхэр. Түлээ. 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 Нэг ч таараг байгаа. Түлээ. 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 Уухай. Нэрс. Сэнс. Нэрс. Нэрс. Тэнс. Мэд. Бох. Мэд. 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 Цаг явж байна. Мэд. Модо. Аха. Эхний оноо. Хундаг. Хол. Хундаг. Утас. Хундаг. 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 Ус. Бэток. Бэток. Мөр. Бэток. 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 Дараагийн үг. Шүхэр. 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 Утас. Шүхэр. 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 Дараачих нь. Элэг. Элэг. Эдис. Элэг. 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 Жаз. Жаз. Ширээ. Жаз. Яна. Юнипресс таны хүссэн бүхнийг сэтгэлд танд хүртэл хэвлэнэ. 3 дахь баг маань 10 оноо авах ёстойгоос ганцхан оноо авснаар нийтдээ 6 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох Алтан сүх ган чимэг нар гарч ирсэн байгаа. Алтан сүх маань тааж ган чимэг таалах ёстойгоо 90 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 10 оноо авч нийтдээ 15 оноотойгоор ялж болох боломжтой байгаа. Ингээд амжилт хүсье. За цаг явлаа. Манжин. 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 Дүрслэж үзүүлэхгүй. Бут. 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 Ботл. Бут. Увцас. Бут. Бут. Пут. Бууз. Бут. Бут. Пут. Пүүз. Бут. Бут. Гар утас. За цаг явж байгаа. Гар утас. Ааруул. Гар утас. Гар утас. Гар утас. Хайлмаг. Юу гэнэ? Хайлмаг. Хайлмаг. Хэ. Хайлмаг. Хайлмаг. Бут. Нэг ч оноо аваагүй байна одоогийн байдлаар.
Бууц. Пүүз нэг оноо авсан ба тий. Б. Бууц. Бэгэр. Аха. Бууц. Бүү. Бууц. Пүүз гэж. Бууц. Пүүз. Бууц. Халууны шил. Юу гэлээ? Халууны шил. Аагаар хэлдэг юм уу? Хэ. Халууны шил. Манжин. Айши. Манжин ийм. Амны хайрцаг уншихуйн хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. За, бүрэн очир маань таалгаж алтан сүх таах хэрэгтэй байгаа. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Дагин. Та. Гин. Дагин. Дагин. Цаас. Дагин. Нар. От. От. Од. Ой. Эхний оноо. Нүүдэлчин. Утас. Нүүдэлчин. Гутал. Медат. Пиджак. Медат. Сэд. Тоос. Нэг оноотой явж байгаа. Тоож. Yes. Цойж. Урууд. Цойж биш. А? За, цаашаа үргэлжлэе. Урууд. Уул. Утас. Урууд. Бурхан. Бүх. Амар бодож олчихсон ганц үг. Бурхан. Шүүх. Хүүхэд хэлд оруулж байгаа юм шиг юм байна. Харанда. А? Харанда. Хатар. Хайр. Харанда. Нэг хоёр дахь баг маань 8 онотоор тэмцсэн байгаа. За тэгэд хаймаг салгаж энэхүү толгооны сакс гэж байгаа. За толгоондоо энэхүү саксны шийдийг углаад 1 минутын хугацаанд хамгийн олон бөмбөг хийж чадсан оролцогч маань ялагч болох хэрэгтэй байгаа. Ойлгомжтой юу те? За ингээд амжилт хүсье бүгдээрээ. 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлээд суухгүй. За яг ингэ шийдэх хэрэгтэй. За тэгтээ бас өөрийгөө мэдрэмжтэй дэлгэцэн дээр өөрийгөө хараад шийдэх ёстой. За одоогоор нэг ч ороогүй байна. За эхний бөмбөг, хоёр дахь бөмбөг орсон. За гурав дахь нь орсон. Гурав дахь бөмбөг. Яг нэг оруулаад эхэлчих юм бол дараа нь отод амар байдаг. За энэхүү тоглоомыг Хорооллын Минч Плазагийн нэг давхарт барилах Wow Shop-оос авах боломжтой. За нэгээр шийдэж шүү. Цаг явж байна. Цаг цөөхөн үлдсэн байгаа. Нэгээр шийдэх хэрэгтэй. Хаашаа шийдээд байна да. За цаг явж байна. 3 2 1 цаг дуслаа. За 6 ширхэг бөмбөг байна. За 6-ыг оруулсан байна. Дараагийн баг маань хэдийг оруулсан бүгдээ харъя. Жаги одоо сая 6-аас илүү бөмбөг оруулж чадах юм бол яалагч болно гэсэн үг те. Сакс тоглохтой юм уу? Сакс бол хамаагүй шүү дээ. Сакс хийзээ ингэж шидчихсэн. За яг хөө ингэж цаг дуусах мөчтэй бол шидэж болно л доо. За ингээд 1 минутын хугацаанд хамгийн олон бөмбөг буюу 6-аас дээш бөмбөг оруулж чадах юм бол танаа баг яалагч болно гэсэн үг. Цаг явлаа. За нэгээр шидэх хэрэгтэй. Жохон мэдрэмж муутай баг шиг шүү. Толгой хөдлөх юм бол бүр орохгүй гэсэн үг шүү дээ. Нэгээр шийдэх хэрэгтэй. Яасан тоны муутай саксч юм бэ? Хисттэй гэдэг шүү. Мосттой гинүү. За, маа гэдэг. За, эхний бөмбөг орсон. Орсон. За нэг л бөмбөгтэй явж байна.
Орчоосоо билээ энэ одоо. Ганцхан бөмбөгтэй дуусгах гэдэг шүү дээ. За. Жохон баримжаа хэрэгтэй л байна да. Хоёр бөмбөг, гурав. За 3 бөмбөгтэйгээр дууслаа. За тэгэхээр нэвтрүүлгийн ялагчаар 2 дахь баг буюу Лама Анар нарын баг шалгарч байна. Чакаг нэвтрүүлгийн ялагчд маань тодорсон байгаас Лама Анар хоёр маань хамгийн сүүлд амжилттай даалгавраа биелүүлж илүүрхсэн байгаа. За ингээд нэвтрүүлгийн ивент төгөгч Paradox хамтарч ажилладаг Paradox салууны зүгээс энэхүү үйлчлэл хэрхэн бичгийг олгож байна. За хорооллын Номын электрониксын замын нөгөө талд байрлах Paradox салон байгаа. За мөн өнөөдрөөс эхлээд нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа Тофтын сургалтын төв гэж байгаа. Маш олон төрлийн хэл байгаа, 10-аад хэл байгаа. Энэ доор байгаа. За Монгол биш юм а тий. Англи, Франц, Герман, Орос, Япон, Солонгос, Хятад, Чех юм уу? Испани гэх маш олон төрлийн хэлнүүдээс сонгоод суралцах боломжтой. Энэхүү 70% хөнгөлөлтөд суралцах эрх хэмжээг гардуулж байна. 70% гэж байна. За Тофтын сургалтын төв маань хорооллын Голомт банкны 3 давхарт байрлаж байгаа ачлал их дэлгүүрийн хажууд гэсэн үг те. За мөн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Unipress-ийн зүгээс энэхүү маусны падыг хоёр ялагчлаа гардуулъя. За мөн нэвтрүүлэгт орж байснаа санан дурсаж аваарай гэд Чака хэмээх энэхүү түлхүүрийн ясрыг бас гардуулъя. Мөн нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Lax Karaoke гэж байгаа. Хорооллын модны хоёрын замын дагуу явхаар Самун гэж зочдод байгаа. Зочдуудлын 7 давхарт байрлах Lax Karaoke-д нэгэн үндэш найз хамт олноороо сайхан дуулж хуурдаарай гэд хоёр ялагчтай энэхүү хэрхэн бичгийг гардуулъя. За тэгэхээр 2 дугаар байранд орсон 2 оролцогч байгаа бас яаж зүгээр байлгүй. 2 дугаар байр шагналтай юустэй гэж асууадсэн тэгээд энэхүү Тофтын сургалтын төвд 60% хөнгөлөлтөд суралцах эрхийн бичгийг 2 оролцогчтой гардуулъя. Хүссэн хэлээ сонгоод суралцаарай. Хөгжөөн цэнгийн Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Улс төр менежментийн академийн багш ажилчид оролцлоо. Их 7 хоногийн энэ цаг мөчтөө иргэд уулзъя. Түр баяртай үзэгчтэй баярлалаа. Баярлалаа залуусаа. Rien de rien. Non, je ne regrette rien. Car ma vie